Малын чанар үйлдвэрлэх байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимцэн мал аж ахуйн эрхлэгчдийг чадваржуулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгоор Хүнс үдээ аж ахуйн хөнгөлрийн яам, Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо, Хүнсний явсгал төрийн бас байгууллагатай хамтран хоньны аж ахуйн эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаач, орон нутгийн мэргэжилтнүүд, эрчимцэн хоньны аж ахуйн эрхлэгч, малчдын төлөөллөөс бүрдсэн нийт 260 гаруй хүн оролцлоо. Уг нь дэлхийн нийтээр энэ хоршиж юмаа хийн гэдэг чинь энэ Японд, Европын холбооны улсуудад энэ тэмдгүү одоо бий болцсон юм аа. Тэгээ энийг нэг л гоё болж өгөхгүй байна. Энэ дээр нь бас бид нар дэмжих юмсан, туслах юмсан, зөвлөх юмсан гэсэн ийм л талаасаа бид нар энэ хоньны аж ахуйн эрхлэгчдийн зөвлөгөөнийг хийж байгаамаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зараажсан хүнсний хувьслын хүрээнд бага хүйтэ урт хугацаатай зээл олгохоос гадна бүх төрлийн мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн салбарт бүх төрлийн сургалт одоо хилцүүлгүүдийг зохион байгуулж энэ хүнсний хувьсгалыг улам эрчимжүүлж байна. Энэ жил бас ер нь цаг хүнд орлоо. Тэгээд ер нь одоо хоньны аж ахуй эрхлэхийн тулд юу чухал юм бэ гэхээр хамгийн гол нь одоо тэжээл маш чухал байна. Тэгээд одоо бид нар хоньны аж ахуй эрхлэхийн зэрэгцээгээр бас зэрэгцүүлээд эрдэнэшийн тариалтыг хийж эргэжүүлж байгаа энэ Дархуул аймагта. Манай самн болонгод улстай хонь сөргөөрөд хэрэглэдэг. Хоньны аж ахуйд төсөөлөл мандтын үйл ажиллагааг явуулдаг. Зөвлөх мал аж ахуйн чиглэлд хонь сөрөг. Тийм болонгод цааш одоо хоньныхоо үйлдвэр усыг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэх тэр тал дээрээс туршлага судлах, тэгээд харилцан ярилцах тийм зорилготой. За тулгамддаг асуудал бол юуны өмнө одоо зах зээл борлогоо л биш. Малын үн ханш, түүхий эдийн үн ханш. Ерөөсө тэр л байна нэгдүгээр асуудал одоо хамгийн тулгамдж асуудал. Одоо махан үнэтэй байнгын нэг ханшаар борлдог болох юм бол ер нь эрчимцэн мал аж ахуйн ашигтай. Ер нь бэлчээрийн мал аж ахуйч болдго шүү дээ. Одоо сүүлийн жилүүдэд одоо энэ түүхий эдийн үн унаад дээр нь мах захны үн докторгүй болоод ирэхээр ер нь мал бол орлого ашиг нь муудаад ер нь ажил нь хэцүү болоод одоо хүн хүч дутмаг болоод ер нь жоохон тийм л байна. Энэ жилийн зөвлөгөөнөөр хоньны аж ахуйг хэрхэн эрчимжүүлэх, тэжээллэг арчилгаа маллагааны талаарх олон төсөл арга хэмжээний туршилт үр дүнг танилцуулан тулгамдж байгаа асуудлын талаарх харилцан саналцлоо. Мөн энэ үеэр хоньыг орчин үеийн технологи ашиглан нослох үзүүлэн сургалтыг зохион байгуулсан юм.